За түрүүн зураг гэж ярьжсэн тийм ээ. Тэгээ зурган дээр чилүүл нэг ийм гарч исэн. Биеийн тамирын өмсгөлтэй зураг авахулсан нэг тийм залуу анкета өгчээсэн. Тэгээд ер нь бол шууд шаардлага хангахаа болж байгаа юм л да. Яг талаараа зурган дээр биеийн тамирын хувцастай тавьт юм бэ гэх тийм. За бусад зурган дээр анхаарах зүйлүүдийг бол сайн ярьсан байх. Гэхдээ ер нь түрүүний яран дээр гарч исэн тийм ээ. Ийм шар өнгийн үс мүс ч гэдэм үү. Би өөрөө ийм онцлогтой гэдэг нэг өөрийнхөө онцлогийг харуулах гэдэг шаардлага байхгүй гэдэг. Энэ дээр нэг жоохон дэлгэрүүлээд хэлэхэд байна шүү дээ. Залуучуудын нэг ийм жоохон буруу ойлголт байгаад байна. Юу вэ гэхээр би бусдаас өөр, бусдаас онцлогтой гэдгийг харуулахын тулд одоо хувцлалт стил юмаа те одоо илэрхийлэх юм сонирхол жоохон байх гэдэг байхгүй. Энэ бол зүгээр ердийн амьдрал дээр өдөр тутамч нь бол болж байна. Одоо сургуулийн хичээлийн ширээнээр бол болж байна. Яг ажилд авах үед болохоор энэ бол ажилд авж байгаа, ажил олгож байгаа хүний хувьд бол ямар ч сонирхолгүй асуудал байдаг. Яг тэгэхээр тэр хүний үсний өнгө ч гэдэм үү, нүүр ам царай энэ зүйлсээ эмэг гэдэг бол биш үү? Ажил дээр хэрэг болох зүйл биш нэгдүгээрт. Нэгдүгээрт, хоёрдугаарт тэр хүний өвөрмөц байдал гэдэг маань гаднах үзмжээрээ биш. Тэр хүний дотоод уг хүн ямар хүн бэ? Ямар онцлогтой хүн бэ? Юу боддог вэ? Энэ нь хэр бусдаас илүү өвөрмөц байна гэдгийг илүү хардیں۔ Тэрэн дээрээ зөв ойлгож байгаарэ. За ер нь тэгээд энэ зураг гэдэг бол их чухал. Яг тэгэхээр ер нь одоо ингээл анкет аваад ярьцлага аваад тэр хүүхд явсны дараа за өнөөдөр чинь нэг 10 хүүхэд ярьцлага өгснөөс 2 нь их дажгүй ярьсан даа гэд эргээд нэг анкетуудаа хардаг байхгүй. Тэгээд ялгсан байгаа шүү дээ. Тэгээд энэ 2 их дажгүй байсан даа гэд царай нь 10 хүнтэй уулзаад ингэсэн дараа ерөнхийдөө мартагдах тийш орчдөг. Ялангуяа дараагийн өдөр нь ч юм уу 3 дахь өдөр нь бүр мартна. Тэгээд яг нөгөө байж байгаа зураг нь тэр хүнийг илэрхийлээд үлдчихдэг тийм байд. Тийм болохоор зурган дээр маш их анхаарах хэрэгтэй. Ялангуяа их томоохон компаниуд хаан банк их олон салбар олон хүн зэрэг ажил авч байгаа компани тухайд бол ерөөсөө та нар чинь 100 хүн 1000 хүнтэй өрсөлдөж чинь гэж ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэр дотроос юу гэдгийг одоо оюун гэрэл гэдэг нэг охин байлаа. Тэр охины царайг санаад авах тийм бол байхгүй байхгүй. Ерөөсөө л тэн дээр байгаа материалууд чинь л үлдэх юм байна. За тэр балад цохлохыг бол болохгүй гэж бичсэн байсан тийм. Ялангуяа энэ дээр бол балад цохлох хайн бичих гэдэг нь тэр тухайн компаниг хүндэтгээгүй байгааг харуулдаг зүйл болохоор тэн дээр их чамбай бичиж ингэх хэрэгтэй. Хүндэтэлж байгаагаа харуулах хэрэгтэй тийм үү. Ер нь тэгээд муухай бичиг хайн бичиг гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй юм байгаа ш. Би бол анкетын намтрыг гараар бичүүлж авах дуртай байдаг. Яг тэгэхээр компьютер дээр яг шивчэд хүрээд ирдэг хүмүүс байдаг л да. Тэр хүний нөгөө нэг тэр уг хүний ялгаа нь харагддаг байхгүй. Тэрний нэг өсний өнгө гэдэг шиг те. Яг гараар бичсэн бичгээс бичгийн соёлоос тэр хүн нэлээд харагддаг. Тэгээд тэгэн гут биш та. Би угаасаа муухай бичгтэй юм чинь миний бичиг муухай гарч байгаа гэд те. Өөрийнхөө бичгэнд итгэлгүй байх хүмүүс байдаг тийм үү? Тэгвэл муухай бичгтэй байх, гоё бичгтэй байх гэдэг зүйл хайн бичгтэй байх, нямбай бичгтэй гэдэг зүйл хоёр чинь ялгaalтай ойлгох юм байна. Тэр юу хэлж байгаа гэхээр муухай бичгтэй ч гэсэн байна шүү дээ. Их сэтгэл гаргаж нямбай бичсэн ийм бичиг чинь хараад шууд мэдрэгддэг байхгүй. Хөөрхөдөө бичиг үсэг одоо хүн заавал бүх хүн зурагтаа сайн байх албагүй шүү дээ. Ер нь бол тийм үү? Бүх хүн зургийн авьяастай байх албагүй. Гэхдээ хүн болгон нямбай байх юмд хариуцлагатай хандах гэдэг энэ чадвар бол ажилд хэрэгтэйг л хэрэгтэй болчих. Тэгэхээр тэргээр их ялгаатай байдаг. Би нөгөө Японы компаниудад ярьцлага өгөх гээд анкетуудаа бүгэлж явах үед бас тэрийг бүгдийг гараар авчижаа. Тэгээд одоо жишээлбэл Ана гэдэг Японы хамгийн том онгоцны авиа компани жишээлбэл хамгийн ихнийхнээс байхгүй миний хувьд. Тэгээд тэр үед анкетаа ингээд бичээд баг тэр компани анкетыг би 10 хэд удаа бичсэн. Алдаал нэг газар алдаал ханз бичиж байгаа шүү дээ. Баа ханз. Тэгээ ханз нэг алдаал гэдэг баллаж болохгүй, штрихтэж болохгүй дахиж бичээд ингээд. Тэгээ бүр ингээд нөгөө гоё бичих гээд нямбай бичих гээд бүр ингээд инхээр чи хүний чинь бүр гар марнаас хөлс мөс гараад бүр баларж байгаа юм чинь. Тэгээ ширээгээ арчиж байгаа, гараа угааж байгаа. Тэгээ өөр юм гэж байхгүй. Яг тэр анкета тавьж байгаа ингэж бичих. Тим яажсан байгаа. Энд чинь яг тэр яг энэ хүчин зүтгэл гэдэг юм чинь тухайн компани бол мэдэхгүй шүү дээ. Та нарыг ямар камертад харсан байгаа шүү дээ. Ерөөсөө энэ дээр буугаад үлдчихдэг. Хин ч тэрийг ярихгүй ч гэсэн энэ анкет цаасан дээр бичсэн байгаа тэр бичгийн чинь мөрчин тэрийг илэрхийлдэг нэг тийм байдаг шүү. За тэгээд тийм мэйлээр явуулах дээр нэг юм байсан те нэрээ бичиж байгаарэ хүндэтгсэн тэр гээд энэ дээр бас яг бид нар дээр тохиолжсэн жишээлдээ одоо жишээлбэл юу гэдгийг Bagina 99 Yahoo.com гэдэг хаягтай залуугаас ирж байгаа хгүй те яг л нөгөө мэйлийн гарчны хаяа гээд хавсаргаал анкета явуулсан. Тэнгууд бид нар яг бас ирэх биш нэг хүний имийг авсан юм болохоор хариу өгье гэдэг те. За хүндэт гээд ингэ яг нэр нь байхгүй. Тэгэхээр ч одоо хүндэт Bagina 99 гэж байгаа байхгүй. Хүндэт Bagina 99 за бидэнд хандаж анкета ирүүлсэнд баярлалаа хүлээж авлаа. Эргээд хариу өгнө ч гэдэг юм уу, өгөхгүй ч гэдэг юм уу юм. Тэгэхээр тэр юм дээр бас анхаарах хэрэгтэй.
ядаж эн чинь бид нар хинтээ харьцаж байгаагаа тийм ээ мэдээж ингэж бичих шаардлага. Эрка гэж биччихдэг. Бид нар тэгэхээр чинь албан ёсны харилцаанд бидэнд анкет ирүүлсэнд баярлаа хүнд Эрка гэж бичих болчиход байгаа байхгүй. За тэгээд ер нь нэштэй одоо ингээд манай Монголын компаниудад ажиллаж исэн ийм ажилд ороод ажиллаж исэн ажлын туршлагад их хардаг тийм үү. Тэгэхээр та бүхэн бодохдоо ажлын туршлага гэхээр нэг л яг нөгөө ажил мэргэжлийн туршлага, ажил хийх зохион байгуулах чадвар гэж бодоод байдаг. Тэр чинь бол яг тодорхой хэмжээгээр байгаа. За нэг 50-60% ч гэдэг юм байгаа. Явж байна шүү дээ. Тэр компани захирлууч тэр хүний нөөцийн албаны хүмүүс ч гэсэн тэр өөрөө ирэхгүй цаанаа байна шүү дээ. Ажлын туршлага гэж ойлгоод дүн үнэлэлт өгж байгаа зүйл маань ажлын туршлагатай шууд холбоотой биш зүйл маш их байдаг байхгүй. Жишээлбэл яг саяны энэ албан харилцаа, мэйлийн харилцаа, утасны харилцаа одоо энэ бичиг сачиг. Тэгэл одоо энэ мэйлэн дээр чинь хаягдсан ч юм уу ямар ч мэйл өөр ямар ч текстгүй ч байд юм те. Ийм хүн манай компанид ороод манай компани нүүр царай болоод бусад гадны харилцагч компаниуд эсвэл үйлчлүүлэгчтэй ийм байдлаар мэйлээр харьцах юм уу? Үгүй тийм ээ. Ийм хүнийг бол бид нар авч ажилуулах боломжгүй. Энэ байдал чинь энэ ажлын туршлагагүй юм байж гэж харагддаг байхгүй. Тэгээ түрүүний бичсэн шиг тийм жишээгээр сайн байна уу те? Данаа зарын дагуу ингэлээ би ингэж явууллаа баярлалаа хүнд гэсэн тэр. Энэ бол энэ албан харилцаандаа бол туршлагатай ч юм шиг тийм ээ нэгсэндээ их тохирохоор юм шиг ийм сэтгэл төрүүлдэг. За тэгээд ер нь та бүхэн ямар хүмүүстэй өрсөлдөж ямар ажлын байранд орох вэ? Тэгэхээр ингээд өрсөлдөөд одоо та бүхэн нэг нэлээд сайн том компанид 1000 залуучуудтай хамт өрсөлдөе гэж бодъё тийм үү? Тэр чин дээрээс нь л нэг хэд хүүхэд авна шүү дээ. Одоо жишээлбэл юу гэдэг 10 хүүхэд ч гэдэг юм те. Тэгээ улаан шугам татнаа. Ер нь альва өрсөлдөөн шалгалтын одоо доктор ороход хамгийн топ бүр одоо жишээлбэл энд байж байгаа залуучуудаас тасарсан ч юм уу энэ дотор бас тэдний нэг нь байж магадгүй л дээ. Топ нэг 5% байдаг. Бүр хаанаас нь ч авсан жишээлбэл одоо төгсөн сургууль үт юм уу хэлний чадвар мадар одоо бүх юм араа тасархай. За яг зарим нэг нь бол одоо жишээл ээж аавын татаас матаас ч бас байж болно шүү дээ танил тал те. Энэ хүмүүс бол тасархай ингээд шууд дэшээ орж байгаа байхгүй юу? За бүр яахааргүй байхгүй яадаг алцаа 15% байгаа. Тэ? Хараас бүр дуусаа. Саяны бие тамирын цаамцтай зураг мурагч байд юм жишээлбэл. Ихэнх нь 80% нь штэ. Яг энэ улаан шугамны л энэ дээхэн доохон тавьд ингээд багшраад байж байгаа. Бөөгнөрч. Эдгэр бол яг угаасаа найдваргүй, тэ? Тохиромжгүй. Энэ хүмүүс бол угаасаа тасарсан. Ихэнх олонлогч энэ дээр явж байгаа. Тэр юу гэж хэлж байгаа гэхээр штэ. Өнөөдрийнх шиг ийм сургалт юунд зориулж байгаа гэхээр яг энэ 80%. Ерөөсөө л нөгөө нэг адилхан ялгаа байхгүй. Чавстаа бүгдээрээ л нэг одоо юу гэдэг 10 жил төгссөн байгаа шүү дээ тий. Ихэнх нь бүгдээрээ л нэг дээд сургууль төгссөн. Монголын дээд сургууль за муйс шүтээс энэ одоо цахим хүртээ дээд сургууль явж чанарын ялгаа тийм их байхгүй. Хооронд ялгаа байгаа. Нэг их байхгүй. Ажилд авч байгаа хүний хувьд харахад биш үү? Тэр түрүүн яриад байдаг тэр нөгөө нэг голч дүм мөн ч гэдэг юм уу ямар сургууль төгссөн гэдэг зүйл бол яг хөө зүгээр референс буюу за лавлгаа болгож харна. Түүнээс ерөөсөө яг ямар хүн бэ? Яаж бидэрт харж чинь яаж